Оройн мэд хөргөн олгогч нараа за зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол сайн мэдээ ерөнхийдөө бол байхгүй. Яг гэх юм бол Оросд дахиад нэг томоохон газ нефть боловсруулах үйлдвэр дэлбэрээд авцсан. Та харж байгаа бол энэ тий та энэ нэлээд том дэд бүтц нефтийн агуулга боловсруулах үйлдвэр тээврийн цэг хаана энд тий дэлбэрсэн бэ гэх юм бол энэ Туапсед болсон энэ юу хаана бэ гэх юм бол Хар тэнгисийн дэргэд та харж байгаа бол энэ тий хүнд аж үйлдвэрлэлийн районыг хэн бөмбөгдсөн бэ гэх юм бол Украинчууд бөмбөгдсөн. За нэмээд сонирхолтой юм юу болж байна гэх юм бол энэтхэхт одоо бас нэг том нефтний дэд бүтц бас дэлбэрсэн. За тэгээд улс төрчний нэг харж байгаа юм бол манай Дорон говьд баригдаж байгаа тэгээд нефт боловсруулах үйлдвэрээ сайн хамгаалаарай. Яг гэх юм бол дэлхийд даяар эднэр энэ тэд зүгээр ингээд дэлбэрээд явж байгаа шүү. За төвчдөр би бас эдэн намайг шүмжилж байгаа хүмүүст ямар хариу өгсөн бэ гэх юм бол Европын эдийн засаг хог болж байгаа шүү гэл хүмүүс юу ярьдаг юм бэ гэх юм. Тэгээ хог болсон юм хаана байгаа юм бэ? Дампуураагүй шүү дээ. Тэ зүгээр энийг хараад үз 2008 онд Америк Европын эдийн засаг бараг зэрэгцээд явж исэн хоёлаа адилхан том жинтэй. Одоо ингэ хараад үзэх юм бол Америкчууд Европыг 2025 онд хай явцсан. 2026 оны дата хараад үзэх юм бол Америкийн эдийн засаг за Европын холбооны эдийн засгаас 2 дахин том болцсон. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 15-17 жилийн хугацаанд Европын цалин орлого амьдралын одоо чанар орлогын түвшин субботник юу нэмэгдсэн бэ гэх юм бол татвар нэмэгдсэн, татварын үр нэмэгдсэн, цагаатшуудаар дүүрсэн. За нэмээд юу болж байна гэх юм бол одоо United Arab Emirates Америкчуудаас санхүүгийн тусламж асууж эхэлж байна. Яг гэх юм бол энэ улсуудын орлого нь бүр тасарсан. Аялал жуулчны салбар байхгүй, бизнес байхгүй болсон, хөрөнгө оруулалт байхгүй, эдний үйл хөдлөлийн салбар, татварын орлого, шимтгэлийн орлого бүгдээрээ байхгүй болсон. Тэгээд ер нь бол Катар, UAE, Катар хайрцангуй айгуу гэхдээ UAE, Дубай ерөөдөө хүнд байдалд орж байгаа. Тэгээд хүн болгон өнөөдөр хаашаа харж байгаа юм бэ гэх юм бол Исламабад руу харж байна. Тэнд юу болж байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр Америкчууд, Иранчууд дахиад уулзах гэж байгаа. За тэгээд ер нь бол хөрөнгөний зах зээл дээр Strait of Hormuz эргээд хаагдсан нь ерөөхдөө нөлөөлөөгүй байх шиг байна. Ерөөхдөө нөлөө харагдах байна. Pre-marketing data-г хараад үзэх юм бол AMD, QQQ ерөөхдөө бараг хэвэндээ байна. Хэдүүлээ хэд жижигхэн позиц дээрээ өнөөдөр баг зэрэг ашиг авч байгаа шүү. Тэрэндээ таад анхаараарай. Тэгээд stop loss-уудаа тавиараа амжаагүй юм бол тийм. Тэгээд хүмүүс ер нь хаашаа харж байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр Пакистанд Америкчууд, Иранчууд уулзах гэж байгаа. Тэгээд ямар үр дүн гарах юм бэ? Тэгээд хэдүүлээ Polymarket руу харцгаая. Ер нь бол прогнозис гаргадаг Strait of Hormuz 4 сарын сүүлээр хэвийн болох 28% магадлал. Инх тайвны хилцэл 6 сарын сүүлээр 69%. 5 сарын сүүлээр 61%, 4 сарын сүүлээр 38%. За тэгээд юу болох юм бэ гэх юм бол миний таамаг юу юм бэ гэх юм бол зуны үеэр ер нь бол Америкчууд томоохон буулт хийх баха. Одоохондоо бол арай болохгүй байна. Яг гэх юм бол бууж өгөх шалтгаангүй гэж өөрийнхөө харж байгаа. Дональд Трамп ерөөхдөө юу хийж байгаа юм бэ гэх юм бол Иранчуудад ярьсан 10 гол поинттэй хэлцлийн бид нэр ерөөхдөө хэлцлийн суур болгож Иранчуудад ярилцсан гэд яриад тэгээд дараа нь бүгдийг ерөөхдөө тоохгүйгаараа өөрөө Strait of Hormuz-ыг хааж магаал янз бүрийн тийм тоглолт болсон. Хуцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаастай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Яг чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя.
За тэгэхээр хөрөнгөний зах зээл хараад үзэх юм бол аль тийшээ ч явах магадaltaй. Гэхдээ яг дүр зургийг нь хараад үзэх юм бол ер нь бол нэлээд bullish харагдаж байгаа. Гэхдээ цаанаа болж байгаа юмд ерөөсөө итгэж өгөх боломжгүй. Гэхдээ хэдүүлээ жижиг позициуд авсан юмыг яаж мэдхүүгээд тэгээд ер нь бол энэ хилцлүүд бүтээд ирэх юм бол S&P 500 QQQ ерөөдөө хэдүүлээ S&P 500 хараад үзэх юм бол эхний таргет 762 байх шиг байна. QQQ хараад үзэх юм бол хэдүүлээ бас таргетуудыг гаргаж байна. Гэхдээ одоохондоо бэлэн арилжаа жинтэй орох боломж бол байхгүй. Тийм бүх юм дэндүү эргэлзээтэй эрсдэл өндөртэй харагдаж байгаа учраас зөрөгтэй ямар нэгэн позиц руу орох боломжгүй. Тэгээ хэдүүлээ юу гэж байна гэх юм бол юу маш тодорхой юм бэ гэх юм бол инфляц амар тодорхой. Европын эдийн засаг ерөөхдөө хүнд цохилт авсаар л байгаа. Европын эдийн засаг ерөөхдөө өргөжлүүлээд муудах нь тодорхой. Тийм учраас манай багц өнгөрсөн сарын хугацаанд нэг сүртэй өөрчлөгдөөгүй. Тэгээд QQQ-гийн Fibonacci extension хараад үзэх юм бол бас ер нь бол 700 руу гарч байна. Бууда ерөөхдөө буцаагаад баг зэрэг өсөд эхэлж байна. Та тарж байгаа бол хэдхэн хоногийн өмнө энэ 50 хоногийн moving average дээр ирсэн байсан 580 хүртэл буурсан байсан. Гэхдээ энэ uptrend дээрээ ерөөхдөө хөрхэн дэше явж байгаа шүү байна. Эрдэнэ шиш ер нь бол бас яг адилхан энэ low-оос ингээд дэше явж байгаа юм байна. Тийм учраас энэ хөдөө аж ахуйн салбар ер нь бол дэжгүй энэ дээрээ хэдүүлээ нэг сүртэй юм хийх хэрэггүй. За тэгээд DSB Европын Германы засгийн газрын бондыг хараад үзэх юм бол за өмнөх low хаана байсан бэ гэвэл яг энэ Иран Израиль Америкийн дайн эхэлж байхдаа RSI-н 26 дээр байсан бол саяхан оргилцэг дээр 70 хэдлээ хүрээд одоо ерөөхдөө нэг нэлээд retraction хийгээд 47 48 дээр хүрсэн байгаа 50 day moving average энэ байна. Ер нь бол энэ 50 day moving average эсвэл 200 хоногийн moving average дээр ирэх юм бол хэдүүлээ DSB рүү илүү их жинтэй эргүүлээд орох болно. За дараагийнх SEU3 тийм ээ хэдүүлээ өмнөх low за low хаан тавих вэ гэх юм бол за энд тавиад оргилцэг full retraction. За ингээ хараад үзэх юм бол ер нь бол 0.6 руу хүрсэн байна. Эндээ failдсан тийм учраас өргөжлүүлээд нэг лөө яваагүй. Одоо юу болж байна гэх юм бол тэгээд дахиад өмнөх энэ retraction дээр ирсэн байна. Энэ ерөөхдөө support zone болж байгаа. Тэгээд энэ ерөөхдөө хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол эхлээд энэ 95 тэрний дараа 109 эсвэл 130 руу явах боломжтой. За тэгээд хэдүүлээ дахиад энэ еврогийн чарт руу хараад үзье. Сая 18.8 дээр хүрсэн байсан байна. Гэхдээ буцаагаад жоохон буурч эхэлж $1.70 $20 центд ер нь бол энэ дайн маргаан эхлэхээс өмнө байсан. Тэгээд одоо тэгээ энэ ерөөхдөө нэлээд хүчтэй resistance болж байна. Урт хугацаанд ингээ хараад үзэх юм бол юу болж байна гэвэл би төрүүлээд ерөөхдөө тренд лайнуудыг зурсан байна. Оргилцэг нь хаана байсан бэ гэх юм бол баг итгэхмээргүй нэг евро $1.6 байсан оргилцэгт 2008 он. Тэрнээс хойш ерөөхдөө даунтренд ороод саяхан ерөөхдөө нэг томоохон fake out трендийг өөрчлөх гэж үзсэн гэж хэлж болно. Гэхдээ бас энд юу харагдаж байна гэх юм бол та тэнд харж болно. Энд support тэ breakdown тэгээ одоо энд resistance одоо энэ томоохон өмнөх support болж исэн лайнууд ерөөхдөө resistance болж байна. Тэгээд одоо юу болох магадaltaй юм бэ гэх юм бол энэ ерөөхдөө rollover хийх магадлал бол маш өндөртэй. Энэ бол та тэнд forex хийж байгаа хүмүүстэй би дахин хэлж байгаа шүү. Энэ еврогийн short хийчих юм бол ер нь бол айгүй дэжгүй. Жишээлбэл хэдүүлээ энийг invert хийгээд үзэх юм бол энд юу харагдаж байна гэх юм бол амар том basic pattern харагдаж байгаа тийм ээ. Харамсалтай interactive box дээр нэг сүртэй юу байхгүй. Forex гэх мэт чинь байхгүй. Бидний хамгийн өндөр хөшүүрэгтэй ETF сан маягийн юм юу юм бэ гэх юм бол манай SEU3 тэгээд inverted euro долларын чартн дээр ингээ Fibonacci extension гаргаад үзэх юм бол юу харагдаж байна гэвэл тий ерөөхдөө энэ бүрэн retraction гэдэг харчаад тэгээд дараагийн таргет юу юм бэ гэх юм бол 1.9 тэрний дараа 1.102 103 руу ингээ явах юм байна. Тэгээд одоо бид нарт ганцхан юу хэрэгтэй юм бэ гэх юм бол төвчээр хэрэгтэй. Тэгээд өнөөдөр маргааш Пакистаны уулзалт JD Vance, Steve Witkoff, Jared Kushner дахиад Пакистан руу явах юм бай. Тэгээд юу болохыг харъя. Миний таамаг юу юм бэ гэх юм бол ойролцоо 60% Трамп Ираныг дахиж эргүүлээ бөмбөгдөнө. Америкчууд эхлүүлэхгүй бах, Израильчууд төрүүлээ бөмбөгдөх бах мэдээж.
Тэгээд дахиад Strait of Hormuz яагаад тэгээд маргааш хэдүүлээ юу хийх магадaltaй юм бэ гэвэл энэ US овлоо дахиад ордог юм уу гэд нэг бодол байна. За та энэ US дээр юу байна гэх юм бол нэлээд урт хугацааны sideways consolidation тэгээд breakout тэгэхээр энэ нэлээд урт хугацааны base байсан. За амар их энерги цугларсан байгаа гэсэн үг заяа. Та харж байгаа бол одоо олон жил ер нь бол энэ energy-га ингээд цуглуулсан. Тэгээд breakout хийгээд тэгээд энэ үргэлжлүүлээд дээш явах магадaltaй. За тэгээд хэдүүлээ дахиад жоохон US овлоо орох магадaltaй шүү. Тэгээд та манай багцыг харж байгаа юм бол аль тийшээч явсан ч бид нар тодорхой хэмжээндээ бэлэн тэгээд урт хугацааны хөрөнгө оолтуудаа ерөөхдөө бэлэн байж байгаа. Тэгээд ер нь бол энэ асуудал ингээд дуусчих юм бол бидний хийх хөрөнгө оолтууд нь айгүй ойлгомжтой. Юу юм бэ гэх юм бол номер 1 AMD руу жинтэй орно. AMD руу орсноороо Micron-ыг илүү жинтэй худалдаж авна. Яг гэх юм бол энд бас юу харагдаж байна гэх юм бол бас нэг айгүй том flag харагдаж байна тий. Та одоо энэ юу харагдаж байна гэх юм бол нүсэр том ер нь бол flag харагдаж байна. Тэгээд нэг үйлрэлтээ нэг шивцаан дээр $20, $25 удах $30 ашиг олох гээд байна. Энэ хурдхан шиг нэг тийшээ болоосаа тэгээд хаашаа хөрөнгө оолт хийх юм бэ гэх юм бол энэ химэл байхны бөөмлөө хөрөнгө оолт хиймээр байна тий. All in хиймээр байна. Гэхдээ болохгүй байна. Яагаад гэх юм бол Donald Trump эндээс сата болж байна. Тэгээд энэ хурдхан шиг шийдэхтээсээ тэгээд хөрөнгө оолт хийх гой компаниуд зөндөө байгаа. За тэгээ маргааш зарим юмнууд тодорхой олчмол хэдүүлээ эргээд уулзцай. Тэр хүртэл баяртай. Хэрвээ та манай эдгээр цэцгэлбит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.